1908 оны Мичиганд босон явдал. Зам дээр нэгэн эмэгтэй машин унтарчихсан бөгөөд ард нь явж байсан залуу туслахаар очсон. Энэ үед бүх машин гараар маниулдаж асдаг байсан. Залуу моторыг нь маниулдаж байсан мотор нь гинэт асаад залуу өвдөглөж сууж байсан болохоор холдож амжилгүй бариуландаа цохиулаад ирүүн хугараад нас барсан. Нас барсан залуугийн нэр нь Байрон Картер. Өөрийн гэсэн автомашины компанид залуу байсан болохоор Детройтын Мичиганд байдаг машинист зохион бүтээгч Хенри Лиландын найз байсан. Хенри Лиланд найзынхаа үхэлд их гашуудаад энэ гар маниулыг машинаас хасахаар шийдсэн. Хенри Лиланд Чарльз Кэтрин гэх залууг өөрөө асдаг машин бүтээх тулд хөлсөж авсан. Ингэснээр 1911 он гэхэд туршид бэлэн бүтээлтэй болсон байна. Hand cranking was difficult and dangerous, and best left to men. But a car that started itself changed everything. Дэлхийн хамгийн анхны гар маниулгүй машин бол Cadillac Model 30 гэх машин байсан. Өмнөх машинуудаас хамаагүй хүчтэй, дээд хурдан 70 км/цаг хүртэл хурдлах чадaltaй 40 морины хүчтэй. Ford Model T гэх машинаас 2 дахин их хүчтэй байсан. Model 30 нь Cadillac компани маш том амжилт байсан бөгөөд борлуулалтаа ч нугалж чадсан. Гэхдээ нэг асуудал байсан нь маш чанга чимээтэй байсан. Моторын дотор түш болон агаар ороод шахагдах үед дэлбэрээд тэрнээс нүүсэн даралтаараа шуурга нь буцдаг. Model 30 нь өмнөх загваруудаас хамаагүй хүчтэй байсан болохоор өөр төрдгөөс хамаагүй их даралт үүсгээд нэг шахалтаар олон дэлбэрэлт үүсгэж байсан. Энэ явцыг мотор цохих гэж нэрлэдэг. Мотор цохих нь зүгээр л чанга чимээтэй биш бөгөөд мөн моторны насжилтыг багасгаж байдаг. Сайн мэдээ нь түвшээ тохируулснаар мотор цохих асуудлыг шийдэж болдог. Энэ хавьтын нь бага даралтад тесэрдэг, харин айсооктен нь өндөр даралтад тесэрдэг. Тэгээд эрдэмтэд октен хэмжүүр гаргаж ирсэн. Айсооктенийг нь 100, энэ хэвтэнийг нь 0 гэж үнэлсэн. Бид нарын хэрэгэлдэг түлшнүүд энэ хоёроос бүрддэг гэсэн үг. 92 дахь түлш нь 92% октен, 8% хептен гэсэн үг. Харин дизель түлш нь харин 20% октен, 80% хептен байдаг. Дизель түлш нь 80% хептен байдаг болохоор маш бага даралтад тийм оч үсгэх боломжтой. Харин супер машинууд өөрсдийн өндөр хүчин чадалтай машинуудынхаа моторыг цохиулахгүй тулд өндөр октены агуулмжтай түлш хэрэгтэй байдаг. Кэтринг нь түлшнийхээ октены хэмжээг ихсэхийг хүссэн. Тэгж байж өөрөх нь хүчтэй мотор нь цохихгүй. Тэгээд 27 настай инженер Томас Мэдглер Жуниорыг хөсөж авсан. Мэдглер тос, этилийн спирт, хөнгөн цагааны хлорид гээд бүх төрлийн нэгдлүүдийг туршиж үзсэн. Тэгээд тэрээр ингэж хэлсэн байдаг. Их нь яг л нуурлал шүс саяхтай адилхан ямар ч нөлөө байгаагүй. Эдгээр дотроос этанол буюу этилийн спирт нь мотор цохыг болиулж чадаж байсан. Гэхдээ түвшний 10%-ийг этанол бүрдүүлэх шаардлагатай байсан. Ингэж этанол хийх нь ашиг гаргаж авахд хэцүү байх байсан. Мэдгэлээ хэмд төсөөр хийхэд амархан бүтээгдэхүүн хийхийг зорж байсан. Тэгээд тэрээр Тейлор гэх элементийг туршиж үзсэн. Энэ нь мотор цохыг болиулж чадаж байсан гэхдээ их үнэртэй. Хувцас сольж усанд орсон ч үнэрнээс нь салж чадахгүй. Мэдглэйн эхнэр нь энэ үнэрийг төвчиж чадаагүй тул Мэдглэй зойрноо 7 сар унтсан байдаг. Тэгээд тэрээр энэ түвшийг 2 дахин бүтээмжтэй болгож чадах ч гэсэн хүн төрлөختөн үнэрийг нь төвчиж чадахгүй байх гэсэн байдаг. 1921 оны 10 дугаар сарын 3 5 жил ажилласны эцэс тэрээр төгс хариултаа олсон юм. Тэр нь Детройт л хар тоглог. Энэ яг Мэдглэйн хүсэж байснаар мотор цохихыг болиулж байсан. Үнэр бага байсан. Тэгээд хэм төсвөр үйлдвэрлэх боломжтой. Тэгээд тэр Кэтринг рүү залгаад чидсэлэд үзтээ бид нар энүүгээр $200 сая олж чадах байх, бүр илүү их олох байх гэж хэлсэн байдаг. Энэ нь өнөөгийн хашаар 3 тэрбум гаруй доллар юм. Мэдглэйн ололтын төлөө Америкийн химийн холбоо түүнд Николсын шагнал өгсөн. Түүнээс олон нийтэд үг хэлхийг хүссэн боловч тэрээр татгалцсан байна. Кэтринг Мэдглэй 2 Детройт хар тугуулга патентжуулж аваад харт тугуулга огт
дурдлагүй нуусан юм. General Motors, DuPont, Standard Oil компаниудтай хамтарч Intel корпорац байгуулсан. Тэд нэр маркетингаа сайн хийж байснаас гадна 1923 оны Индианаполис 500 дээрх эхний 3-т орсон нисгэгчид бүгд Intel-ийн түшиг ашигласан байсан. Түш түгээл дээрээ тэргүүлж эхэлсэн Intel корпорац Нью Жерсид шинэ үйлдвэр барихаар болсон. Гэхдээ төсөл маш муу эхэлсэн. Ажил дөнгөж эхлээд 2 сар болж байхад олон ажилчид хар тоглоомны хордлогод орсон 5 хүн нас барсан. Олон нийтийн шүүмжлэлийг дарахын тулд мэдгэлээ хар тоглохтой түлшээ гар дээр асгаж үзүүлээд битэн минут түргээрээ амьсгаж үзүүлсэн. Тэгээд өдөр бүр энийг хийсэн ч би зүгээр байх болно гэж олон нийтэд хэлсэн байдаг. Гэхдээ мэдгэлээ аюулыг мэдэж байсан. Тэр өмнө олон нийтэд үг хэлхээсээ татгалзсан шалтгаан нь 1923 оны ихэнх хугацааг Флоридад хар тоглохоос авсан хордлогоо эмчилгэд зарцуулсан байдаг. Хар тоглох нь кальц шиг хүний ясанд хүртэл шингэдэг. Тэгэд ясанд хүртэл шингэдэг болохоор хүний биеэс хар тоглохыг гадагшлуулах тийм албан ёсны тийм арга гэж байдаггүй. Тэгэхээр хүмүүс нэг хортохоор маш удаан хугацаанд хортдог гэсэн үг. Хамгийн эмзэг хүлээж авдаг эргэтэн бол тархи. Энгийнээр хэлэхэд тархины мэдрэлийн эсүүдийн бүрхүүлд муугар нөлөөлдөг. Тийм болохоор хар тоглоход хортоход толгоо өвдөж, мартамхай болж гар хөл янгиндаг байна. Жохон хүүхдэд бүр аюултай. Юм сурах чадваргүй болгож зан аашиг нь тогтворгүй болгодог. Хар тоглохны аюулыг мэддэг болоод аль хэдийн 100 жил болцсон байсан. 1786 онд Бенджамин Франклин хар тоглох хортой нь мэдэгдчихэд байхад урт хугацаанд ашиглагдаад байна гэж сануулж хэлснээс хойш 150 жилийн дараа энэ хэдэн нөхдүүд хар тоглохыг түвшин тэгээд зогсож байдаг. 1980-аас 1990-ад онд эрдэмтэд орчин үеийн Америкчүүдийн ясан чингисэн хар тоглохыг эртний мөмийн олдруудтай харьцуулж үзсэн. Үр дүнг нь 100 дахин их байх гэж таамаглаж байсан ч яг үнэндээ 1000 дахин их байсан. Хар тоглохноос болж дэлхийгээс нийтдээ 800 сая IQ унсан гэж үздэг. Цагдаа нар 1980-аас 1990 оны хооронд гэмт хэргийн давтамж өссөн байсныг анзаарсан байна. Энэ хоорондоо 20 жилийн зайтай хар тоглоход хорцох хүүхдүүдийн графиктай маш төстэй байсныг харж болно. Канада, Англи, Австрали зэрэг бусад улсаас ч гэсэн адилхан дүр зураг харагдана. Википедиа дээрээс харахад бол 2000 онд ихэнх улс хар тоглохыг түвшин тгийг хориглосон. 2011 онд бүх улсад хориглогдсон. Гэхдээ 2013 онд Хятад улсад тулгаагаар хийж байгаа газрууд мэрсэр байгаад тэгээ 2021 онд бүрэн энээс сална гэж бичигдсэн байна.